1950 онд Их Британий математикч, компьютерийн шинжилгээ ухааны хаан гэж нэрлэгддэг Алан Тьюринг машин ба оюун ухааныг програмчлах нь хэмээх хиймэл оюун ухааны тухай анхны судалгаагаа нийтэлжээ. Тэрээр хэрв хүмүүст компьютерыг ухаантай гэж итгэдэл ятгах чадвал компьютер ухаантай болох боломжтой гэж хэлсэн анхны хүн юм. Хиймэл оюун ухаан хөгжих явцдаа уналт босолтыг давсаар 1996 онд хүнтэй анх удаа өрсөлдөжээ. IBM компани компьютерыг тусгай програмчлал, мэдээллийн тусламжтайгаар шатар тоглуулж сургаж, дэлхийн аварга Гарри Каспаровын эсрэг тавьсан юм. Тэр жилийн тоглолтод Deep Blue компьютер хожигдсон ч гэлээ дараа жил нь хожиж чаджээ. Энэ нь шинэ технологийн эргэн эхэлж байгааг дэлхийд тунхаглан зарласан юм. Гэхдээ тэртээ 1950-аад оны үед хиймэл оюун ухааны талаар сонссон хүмүүс 2024 онд Нэгдсэн улсны байгууллагын мэдээлэл харилцаа холбооны технологийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны холбоо, Нэгдсэн улсны байгууллагын хүний эрхийн хороо зэрэг Нэгдсэн улсны байгууллагын 40 агентлаг, Швейцарын засгийн газартай хамтран хиймэл оюун ухааны талаарх дэлхийн 5 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт хиймэл оюун ухааны технологийн асуудлыг хэлэлцэнэ гэж зүудлээчгүй бизээ. Уг арга хэмжээнд Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хиймэл оюун ухаан бидний ертөнц болон амьдралыг өөрчилж байна. Энэ нь тогтвортой хөгжлийг мэдэгдэхүйц хурдасгах боломжтой. Аслагдсан бүс нутгийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд тариаланчдад тариалангийнхаа ургацыг нэмэгдүүлэхэд хүртэл тусалдаг. Орон сууц, тээврийг төлөвлөхөөс эхлээд байгалийн гамшигаас урдчлан сэргийлэх хүртэл хиймэл оюун ухаан тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч хиймэл оюун ухаан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна шинжлэх ухааны бүх салбарт хувь нэмрээ оруулсаар байна. 2025 оны 4-р сарын мэдээллээр Америкийн нэгдсэн улс болон Оросын улбаны улсын эрдэмтдийн баг хэдэн 10 жилийн турш нарыг олон төрлийн аппаратаар ажигласан мэдээллийг хиймэл оюун ухаанд оруулж түүнийг оруулсан мэдээлэлд дүгнэлт хийж сургажээ. Ингэснээр одон орон судлаачдын олон жилийн ажиглалтын үр дүнг нэгтгэн нарны идэвхжлийн уялдаа холбоог маш нарийн тогтоох боломжтой болж байгааг хэлсэн байна. Мөн Америкийн нэгдсэн улсад хийсэн сүүлийн үеийн судалгаагаар хиймэл оюун ухааныг ажилдаа идэвхтэй ашигладаг ажилчид өдөрт дунджаар 2 цаг орчим ажлын цагаа хэмнэдэг болохыг тогтоожээ. Хиймэл оюун ухааныг ашигласнаар байгалийн болзошгүй гамшигыг урьдчилан тооцоолох боломж бүрдэх, эдийн засгийн салбарт үр ашгийг нэмэгдүүлэх, хүмүүсийн ажлыг хөнгөвчлөх гээд олон талын ашиг тустай гэдгийг дэлхийд даяар харж байна. Хүн төрлөختөн өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухааныг зөв ашиглах сорилттой тулгараад байна.